Манайх угаасаа сая нэг өдрийн бүлгийн хурлын ард дээр хэвлэл мэдээллийн байгууллагуудад мэдээлэл өгтөө бүлгийн байр суурийг энэ асуудал дээр нэгтгэгээгүй гэдгээ албан ёсоор хэлсэн. Учир нь юунд байна гэхээр зэрэг улсын хурал гэдэг бол ард түмний төр барих эрхийг сонгуулийн үр дүн буюу мандатаар хэрэгжүүлдэг 126 гишүүнтэй ийм төлөөллийн дээд байгууллага. Энэ байгууллагын үндсэн үйл ажиллагаа нь ерөөсөө асуудлыг хилцэхгүй тухай асуудал биш. Асуудал байгаа бол хилцье. За тэгээд хамтын оюун санаа олон урлагч үзэл дээр нь тулгуурлаад сайжруулад энэ улс орныхон амьдрал авах үед нийцтэй төрийн бодлого эрх зүйн орчингөл бид бүрдүүлэх ёстой. Энэ үүднээс асуудалд нэгдүгээрт хандаж байна. Хоёр дахь миний хэлчихмээр байгаа зүйл бол нэгэнтээ бид ард түмний төр барих эрхийг төлөөлж байгаа улс юм бол ард түмэн тэнд улсын хурлыг хариуцлагатай, бүтээлч, ёс зүйн өндөрлөгтэй, гишүүд нь өөрсдөө хурал номондоо бүрэн суудаг, за бас ёс зүйтэй бай гэд нийтээрээ шаардаад байна. Тэгээд байхад бид энд өөр юм яриад суугаад байдаг байж таарахгүй. Тийм учраас энэ нийгмийн хүсэмжлэл, иргэдийн санал бодол дуу хоолойных нь илэрхийлэл болж явах ёстой байгууллагыг нэг мэдрэх ёстой. Тийм учраас Монгол Ардын нам бол угаасаа 105 жилийн түүхтэй бас ёс зүйн өндөрлөгтэй ийм том нам. Тийм учраас манай гишүүд энэ нийгмийн хүсэмжлэлийг ойлгож байгаа гэдэгт би итгэл дүүрэн байгаа. Тийм учраас бүлгийн байр суурийг нэгдүгээрт нэгдэхгүй гэсэн энэ ерөнхий сайдын зүгээс ч юм уу бүлгийн даргын зүгээс зарим гишүүд рүү энэ хуулийн төслийг дэмжчихээ гэдэг агуулгаар хандаж хэлж байна гэдэг мэдээлэлсэн үнд тайлбар өгч тийм болсон уу? Тийм үгүй хэлэхэд өөрсдөөс нь тийм юм ярьж байгаа хүн байвал асуу хиндэгээд яриад байна уу гэж би бол тийм илүү юм ярихгүй байгаа. Энэ үнийг тийх хэрэггүй. Угаасаа энэ ойлгомжтой. Гэхдээ энд Монгол улсын ерөнхийлөгч хууль санаачлах эрхийнхээ хүрээнд хууль санаачрлаа. Их хурл дөргөн барьчихлаа. Их хурл энэ үнийг илүү боловсронгуй болгоод баталчих тухай асуудал нь их хурлын өөрийнх нь бүр ирэх юм чинь. Энд эргэзээд авах юм байхгүй шүү дээ. Ер нь дийлэнх заалтууд дээр нь бол байр суурийн зөрүүтэй байгаа гишүүд ч гэсэн нэгдмэл байгаа. Ганц нэг заалтан дээр асуудал байна гэж ярьж байгаа. Тэрнийг их хурл дээр олон талаасаа ярих ёстой. Ер нь Монгол Ардын нам 2016-аас 20 он, 20-оос 24 онд улсын их хурлын дийлэнх колонхыг бүрдүүлж байхдаа үндсэн хуулинд 2 удаа нэмэлт өөрчлөлт оруулсан. Тэгэхдээ парламентд суудалтай болоод парламентд суудлаг байгаа улс төрийн хүчнүүдтэйгээ зөвшөөрсөн. Ерөөсөө энэ парламентын засаглалыг илүү баталгаатай за бас энэ үйл ажиллагааг илүү олон намын оролцоотой болгоё. Ингийн тулд ийм эрх зүйн байж болох хувилбарыг сонгоё гэд энэ эрх зүйн орчинг бүрдүүлж өгсөн. Энэний үр дүнд 2024 оны сонгуулийн үр дүнгээр парламентод 5 улс төрийн хүчин судалтай байгаа. Тийм учраас парламент хэлц хэсгийг нь дэмжиж энэ улсын их хурлд судалтай улс төрийн намууд бүлгүүдийнхээ төлөөллийг оруулаад тэр хуульчтай оруулаад ингээд ажлын схем байгуулаад яригдаад байгаа анхаарал татагдаад байгаа гэдэг юм уу? Энэ заалт юмнуудаа хууль зүйд нь энэ парламентын өөрийнх нь ардчлалыг за бас парламентын чадамжийг дархлааг нь аль алийг хангаж чадах тийм хууль болгол гаргачих хэлдэг. Энд юу н тийм их сүртэй асуудал байгаад байгаа юм. Тийм учраас би ийм байр суурьтай байна.